Монгол Улсын гавьяатагчтай Батцуурын нэрэмжит Титэм ерөнхий боловсролын сургуулийн 11-ийн Б ангийн сурагч Түмэнхүү. Монгол ардын үлгэр 12 жилийн үлгэр. Эртээ урдын цагт сүн далайг шалбайг байхад, сүмбэр уулыг дов байхад, цаг дөнгөж эхлэж байхад, цахилдах дөнгөж хөхөрч байхад, өвөг дээдс маань амтааллыг 12 жилийн амтнаар нэрлэхээр болжээ. Гэвч 12 жилийн амтны эхнийхэн жил нь тодроогүй байж гин. Ингээд тэмээ хулганд хоёр нэрээн оруулж 12 жилийн амтанд өрсөлдөхөр болж гин. Ам цагаан хулган гээд анхных нь нэрийг надаар тодруулчих болж айдаа мөнч сайхандаа он тоолол эхлэх гээд байхад ердөө ганцхан өдөр ганцхан шөнө үлдчихсэн байдаг. Тэмээ ахаа та ер нь 12 жилд орохын тулд яг юу хийж байна вэ? Гээд хулган хариугаан сонсож амжилгүй холын тэртээ их он тоолол руу очиж хажгин. За байц 12 жилд яаж орсныг амьтдаас асууж үзье гээд баргай дээр очиж бар ахаа 12 жилд орох гэсэн би арга ухаанаасаа зааж өгөөч гэхэд хорвоогийн хамгийн дөрвөн хүчтний хамгийн хөрхн нь би юм гинлээ. Бодвол тэгээд л намайг 12 жилд оруулсан юм байгаа биз? Гэхэд хулган хөөхний хувьд ч би хөөхн л дөө. Гэхдээ хүчтэй болж лав дөнгөхгүй байхаа гисээр луу дээр очиж луу ахаа 12 жилд орох гэсэн би арга ухаанаасаа зааж өгөөч гэхэд 12 жилд орох гэсэн би арга ухаанаасаа зааж өгөөч гинэ. Айхтар асуулт байна. Ах нь өөрөө яаж орсноо мартчих чээ гэлээ. Хулган ийхүү бацаар 12 жилд орохын тулд өөр шигээл байх ёстой юм байна. Туулай шиг болохоор туулайжил, луу шиг болохоор туулайжил болсон юм байна гэж байтал тэмээ. Үгүй дээ. Ах нь 12 жилийн бүх шинжийг өөртөө агуулсан. Ажиж сайн харддаг минь. Ах нь өхөрсүүлтэй, луу хүзүүтэй, гахай гэдстэй. Гэхэд хулган үгүй дээ үгүй ах минь. Ердөөсөө ч тийм биш. Та тэмээ болохын тулд тэмээ шиг л байх хэрэгтэй. Гэхэд тэмээ. Маргаашийн улаан нарыг магад төрүүлж харсан нь 12 жил орох болно гэлээ. Холын тэртээх тэнгэрт одод анивжиж газрын гинтэй галын дэргэд үлгэрийн цагт нэгэн тэхэлжээ. Тэрийг хараач тэмээ ахаа тэр юу вэ? Энийг хараач энэ юу вэ? Аймхай хулган намайг үүрингийн ортол хоёр бүхэн дээрээ гаргаж хайрлаач өнхөлцөг зүрх минь хагасчих гээд байх юм. Гэхэд тэмээ холыг харахад толгой минь хоёр бүхнээс минь өндөр юм. Аймхай хулган чи өөрөө авраад гартаа. Гэхдээ дорны зүг харуулж болохгүй шүү гэлээ. Хулган наран мандахыг би чинь заагаад эрдний зүйлийг олон юм жилчээд байх юм бол ирүүл хийж болно шүү. Хулган нэгэн жил гисээр хоёулаа наран мандахыг хүлээлээ. Ингэсээр хулган мандах нарыг төрүүлж харан урхахын улаан нарыг уртаад би харлаа. Ингээд би 12 жилийн эхний амтнаар тодрлоо. Хэмээн баярлаж байтал тэмээ. Юу? Мандахын улаанаар баруунаас мандсан гинэ? Гисээр бухимдаж гарав. Ингээд эрдний зүйлээр бөөлжөөд байдаг. Ирүү цагаан хулган нэгэн жил болсон юмсан жээ.